Мэй яг баригдах гэж байтал нь өргөнгөнд гарч ирээд цагдаа нараас амжилттай аварч чаджээ. Мэй 8 улам их ашигтай болж байлаа. Гэвч энэ дэрэмжтэй хатархлыг төрүүлж тэд олуулаа эмэгтэйг зодов. Түүнээс бүх мөнгийг дэрэмд нь авчихлаа. Гэртээ харсныхаа дараа Мэй яахаа мэдэхгүй боллоо. Бүх мөнгөө алдсан тул 8 штад мөнгө өгөх боломжгүй болов. Даалгавраа биелүүлэхийн тулд тэр үлдсэн жаахан нүцээ гаргаж иржээ. Тэгээд өөрөө гараар найруулан шингэлэхээр шийдлээ. Гэтэл гинт хаалганы хонх дугарлаа. Мэй хаалгаа нэгээд хартал түүний охин Зээх 2 ирсэн байлаа. Охин хүүгийг хэсэг хугацаанд эмээд нүлэхээр төлөвлөжээ. Хэсэг хугацааны дараа охин нэрж хүүгээ авна гэв. Мэй хүүгээ зочны өрөөндүүлдэггээд галтгоондоо буцаж ороод хартал тоогонд хийсэн зүйл нь бүрэн төлөгдсөн байлаа. Гэтэл Зээх хүн гаднаас тасралтгүй хаалга төгшөөд байсан тул Мэй бэлэг гэж байна гэж худлаа хэллээ. Төд удалгүй хаалганы цаан чимээгүй болсон сонсоод юу болов гэж сандраад гарч ирэхэд Зээх хүн ямар нэгэн хэрэг тарьж байлаа. Тэгээд л Зээх хүүгээ загнаж зодож орхив. Хүү ихэд дурлан галтаагаараа ороод хаалгаад хөвжлээ. Аягараа юу таарласнаа хийгээд л байлаа. Өнөөх үлдсэн нөөцийг нь шоколад гэж андуураад нэмсэн байлаа. Эмээ нэрээд бэлэн сүрчгсэн байгааг харав. Хаях гэсэн чаран санагдаад түүнийхээс тусгаар шийджээ. Ээжгээд найстаа амсуулахад маш амттай болж таарав. Үүнийг том бизнес болгох боломж гэж үзээд тэр бушууг нь хийж эхэллээ. Зарж эхлэнгүүтэл хүмүүсийн анхаарлыг тэр дорн татлаа.